Инженер гэж юу вэ? Үгийн язгуураас нь эхлэе. Инженер гэдэг үг engine буюу хөдөлгүүртэй холбоотой юу гэж үзвэл уурын хөдөлгүүр үүссэн цаг үе буюу аж үйлдвэрчлэлтээс өмнө инженерчлэл байгаагүй билүү? Мэдээж байсан. Сонирхолтой нь инженер гэдэг нэр томьёо engine буюу хөдөлгүүр үүсэхээс өмнө ашиглагдаж байжээ. Латинаар ingenium гэдэг нь оюун ухаан, байгалийн чадвар гэсэн утгатай. Үнэхээр оюун ухаан бол хүмүүс бидний байгалийн чадвар билээ. Бидний зэвсэг, бидний давуу тал, бидний бусад амьтдаас ялгарах онцлог бол оюун ухаан. Сэргэн мандалтын үед оюун ухаанаа ашиглан зэвсэг болон төхөөрөмж зохион бүтээдэг хүмүүсийг инженер хэмээн нэрлэж эхэлсэн байна. Голцоо дайн тулаан, барилга байгууламжинд ашиглагдах механик төхөөрөмжүүдийг бүтээдэг эсвэл түүнийг ашиглаж мэддэг хүмүүс. Яванда механик төхөөрөмжүүдийн зүрх болох хөдөлгүүр гарч ирэх үед engine гэдэг нэр томьёо үүссэн байдаг. За, үгийн язгуур нь нэг иймэрхүү. Гэхдээ түүхийг нь авч үзвэл бүр цаашаа явна. Дундад 100-аас өмнө инженерчлэл байгаагүй гэж юу? Мэдээж байсан. Жишээлбэл хамгийн алдартай нь эртний Египтийн пирамидууд. Эдгээр пирамидуудыг харвал үүнийг үнэхээр хүмүүс барьсан гэж үү гэдэг эргэлзээ өөрийн ирэхгүй төрмөр. Зарим нь үүнийг харийнхны бүтээл гэж таамаглаад түүнийгээ бүр уран зөгнөлт зохиол болгож байна. Үүнд нэгтгэх хүмүүс ч цөөнгүй. Учир нь орчин цагийн шинжлэх ухаан хөгжиж эхлээд ердөө 400 жил л болж байна шүү дээ. Гэтэл 4000 жилийн өмнө ийм гайхалтай бүтээн байгуулалт хийх арга ухаан хүн төрөлхтөнд байсан уу гэдэг асуулт өөрөө ирэхгүй төрнө. Харин эрдэмтэд эртний Египтэд ийм бүтээн байгуулалтыг хийх хэмжээний шинжлэх ухаан ба инженерчлэл байсан гэж үздэг. Зөвхөн Египт ч биш, маш олон соёл иргэншил өөрсдийнхөө хэмжээнд гайхалтай бүтээн байгуулалтууд хийж байжээ. Жишээлбэл эртний дэлхийн 7 гайхамшигыг харцгаая. Хэдийгээр эдгээрээс өнөөдөр зөвхөн Египтийн пирамидууд л үлдсэн ч гэсэн нөгөө 6-аг нь үнэхээр оршин байсан тухай баримтууд хангалттай бий. Өнөөдрийн дэлхийн 7 гайхамшигыг хар. Тэдний дийлэнхийг орчин цагийн шинжлэх ухааны мэдлэгээс хараат бус өмнөх үеийн инженерүүд барьсан. Харин орчин цагийн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшсэн одоо цагийн инженерүүд өнөөдөр тоолж барамгүй олон гайхалтай бүтээн байгуулалтуудыг хийж байна. Тэдгээрийг бүгдийг нь дуртаад байвал мэдээж дуусахгүй. Гагцхүү өнөөдрийн бидний сэдэв бол Монголын хамгийн том бүтээн байгуулалт инженерийн гайхамшигын тухай юм. Таны бодлоор Монголын хамгийн том бүтээн байгуулалт юу вэ? Мэдээж оюу толгойн гүний уурхай шүү дээ. Газрын гадаргаас 1300 метрийн гүнд байгуулагдсан уурхай. Ашигт малтамлыг ил уурхай шиг дээрээс нь ухаж биш, доороос нь тосож авдаг. Блокчлон олборлох аргын дагуу буюу хүдрийн цул биетийг доороос нь дээшээ тесэлж мөхөллөг хэмжээг нь жижигсгэж тээвэрлэх орон зайг гаргадаг. Ийхүү хүдрийн биет маань дэлхийн таталцлын нөлөөгөөр дотоод бутлагдалд орсноор өөрөө доошоо норох процесс явагддаг. Блокчлон олборлох хэмээх арга техникийн тухай бид өмнө нь энэ дугаар дээр ярьж байсан шүү дээ. Харин энэ удаад бид юуны тухай ярих вэ гэхээр энэ аврах бүтээн байгуулалтад оролцдог, өөрөөсдийн гэсэн чухал үүрэгтэй мөн хоорондоо уялдаа холбоотой ажилладаг маш олон мэргэжлүүд дундаас нэгийг нь онцлох гэсэн юм. Тэр бол уул уурхайн геотехникийн инженер. Геотехник гэдэг бол гео буюу газрын, хөрс чулуулгын бүтэц шинж чанарыг судлах, тэдгээрийг ямар техникээр хэрхэн өөрчилж, хувиргаж, дээр нь бүтээн байгуулалтуудыг яаж хийвэл зохих вэ гэдгийг судалдаг салбар юм. Тэв газрыг хуваасан аврах совгууд, эсвэл уулсыг нүхэлсэн урт хонгилуудыг бүтээдэг хүмүүсийн, мэргэжилтнүүдийн томоохон төлөөлөл бол геотехникийн инженерүүд билээ. Гэхдээ энэ нь илүү барилга талдаа. Харин уул уурхайн геотехникийн инженерүүд нь олборлолтын ойр орчимд буй хөрс чулуулгыг судлаж, олборлолтыг ямар замаар яаж хийвэл илүү аюулгүй бас бүтээмжтэй байх вэ гэдгийг тооцоолдог. Ил уурхайд бол жишээ нь энэ харагдаж буй тоогоог яаж байгуулах вэ гэдэгт анхаарна.
Уурхайн хананд үзэгдэх чулуулгын хаагарал, хавтангуудын чиглэл болон тухайн чулуулгын даралтын тэсвэр зэрэг шин чанаруудыг геотехникийн инженерүүд судалдаг тул үүн дээр нь үндэслэн лазер технологийн тусламжтайгаар хананы хөдөлгөөнийг тогтоож уурхайн тэрэлтийг яаж үүсгэх вэ гэдгийг тодорхойлдог. Хэрвээ ил уурхайд геотехникийн тооцоолол буруу байвал юу болж болохыг харцгаая. Харин гүний уурхайн хувьд байдал бүрч ярвэгтэй. Газар доор уурхай барина гэдэг, хүдрийг доороос нь тесэлж бутлаад тосож авна гэдэг амаргүй ажил. Тэр доор хүмүүс бас машин техникүүд тун хязгаарлагдмал орчинд ажиллаж таарна. Тэдгээрийн аюулгүй байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Дээрээс чинь газар дэлхийн нураад ороод ирвэл яах вэ? Үүний тулд олон төрлийн судалгаа мөн маш нарийн тооцооллууд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн геотехникийн инженерүүд хэрэгтэй. Энэ чухал мэрэгжлийн боловсон хүчнийг өмнө нь бид дотооддоо бэлтгэдэггүй байсан. Нэг бол гадаад инженерүүдийг урьж ажилуулдаг, нэг бол гадаадад сургууль төгссөн монгол инженерүүдийг ажилуулдаг, эсвэл яг талбар дээрээ олон жил ажиллаж байгаад мэрэгсэн хүмүүсийг ажилуулдаг байлаа. Харин одоо бид уул уурхайн геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хөтөлбөртэй болжээ. Энэхүү хөтөлбөрийн санаачлагыг гаргаж, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дэмжиж, бодит ажил болгосон 3 талыг дурдахгүй өнгөрч болохгүй. Rio Tinto Group, оюу толгой компани, мөн шинжлэх ухаан, технологийн их сургууль. Rio Tinto Group-ийн хувьд 150 жилийн турш хүндрэлтний хөгжил дэвшилт нэн шаардлагатай чухал материалуудыг үйлдвэрлэж, салбартаа олон улсад тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн. Уг амжилтын чухал хэсэг нь мэдээж чадварлаг инженер, техникийн ажилчид, тэр дундаа геотехникийн баг нь юм. Тийм ч учраас уул уурхайн амин сүнс болсон геотехникийн мэрэгжилтнийг бэлтгэх төслийг ийхүү дэмжин ажиллаж байна. Оюу толгой компанийг бид мэднэ. Монголчуудын хамгийн их ажилд орохыг хүсдэг газруудын нэг. Манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх компаниудын нэг. Маш олон мундаг инженер, мэрэгжилтнүүд энд цугласан байна. Оюу толгой компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, олон улсад өрсөлдөхүйц чадварлаг мэрэгжилтэн бэлтгэхийг чухалчилж ирсэн. Ийхүү ээлжид нэгэн төслөө амжилттай хэрэгжүүллээ. Шинжлэх ухаан, технологийн их сургууль. Манай улсын хэрэглээний шинжлэх ухааны мэрэгжилтнүүдийн дийлэнх нь энэ сургуулиас гаралтай. Энэ газар бол инженерүүдийн үлгий билээ. Энэ удаад шинжлэх ухаан технологийн их сургууль Монгол улсад онц хэрэгтэй байгаа мэрэгжилтнийг бэлтгэх уул уурхайн геотехникийн инженер хөтөлбөртэй болсноороо төвшингээ нэг шат ахиулж сургалт, судалгаа, лабораторийн чанараараа ч гэсэн дэлхийн хөгжил рүү улам ойртоод байна. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтэд Rio Tinto ба оюу толгой компани нийт 2.7 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Төслийн хүрээнд шинжлэх ухаан технологийн их сургууль компьютерийн болон туршилт судалгааны иж бүрэн лабораториудтай болсон. Ингэснээр манай ирээдүйн инженерүүд хүснээрээ туршилт судалгаагаа хийх боломж нэгдсэн. Уг лабораторид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чулуулгын шинжилгээний төхөөрөмжүүд суурилагдсан бөгөөд багш, судлаач, оюутнуудын эрдмийн ажлыг үйлдвэрлэлтэд ойртуулах, Монгол орны байгалийн тогтоц чулуулгын бүтцийн онцлогийг илүү наривчлан судлаж үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм. Ийхүү бид геотехникийн инженер мэрэгжилтнүүдийг дотооддоо бэлтгэх бүрэн боломжтой болж байна. Энэ хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн ба одоогоор 100 гаруй оюутан суралцж байгаагаас анхны 17 төгсөгч энэ жил төгсөлтийн баяраа хийлээ. Энэ бол чухал алхам. Ийхүү монголчууд бид уул уурхайн салбарт суралцагч гэхээсээ илүү заагч багшийн төвшөнд очих цаг айсвэ. Өмнө нь бид гадагшаа явж туршлага судалдаг байсан бол одоо гадаад мэрэгжилтнүүд магадгүй Монголд ирж суралцдаг, дадлаг хийдэг, эсвэл монгол инженерүүд гадагшаа явж хичээл заадаг, туршлагаа хуваалцдаг болох нэ. Лабораторийн хан дээр байгаа энэ үгс их гоё утгатай. Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар,
үнэт зүйлс бүтээлцэн.